Төрийн албан агчийн ёс зүйн зөрчлөө сурсан сэргийлэх үйл ажиллагаа. Ёс зүйн зөрчлөө сурсан сэргийлэх соён гэгэрүүлэх үйл ажиллагааны хүрээнд энэ хуулийн 11, 12-д заасан эрх бүхий этгээд албан тушаалтанд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Төрийн албан агчийн ёс зүйн зөрчлөө шалтгаалan нөхцөлийг тогтоох, зөрчлийг арилгах арга хэмжээ авах. Төрийн албан агчийн ёс зүйн зөрчил шийдвэрлэлийн талаар олон нийтэд тогтмол мэдээлэх, урьдчилан сэргийлэх, соён гэгэрүүлэх, сургалт сурталчилгааны нөлөөллийн ажлыг үе шатаагаар явуулах. Төрийн албан агчийн ажлын гүйцэтгэлийн үнэлэх, албан тушаалтанд дэвшүүлэх, шагнал, урамшуулал олгох, асуудлыг шийдвэрлэхдээ ёс зүйн хариуцлах хүлээсэн эсхийг харгалзах. Иргэд байгууллага олон нийтийг мэдээллээр хангах, арга зүйн зөвлөгөө өгөх, улсын хурлын төрийн албан агчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгэрүүлэх үндэсний хөтөлбөрийг баталж мөрдүүлнэ.